Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайдаар тавилагдахаар нэр дэвшээд орж ирж байгаа Баттөмрийн инквери гишүүнийг бол ерөнхийд нь бол энэ хууль зүйн салбар нийт ард түмэн бол бас нэг шудраг хүн юм байна гэж ерөнхийд нь төсөөлөд байна. Би хувьдаа сонгуульд нэр дэвшиж явах үеийнх нь урианаас бол танина. Хүнээр нь биш би урайтай нь анх танил болж ирсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хулгайтай тэмцэнэ гэж та сонгуульд ураа барьж орж ирж байсан. Тэгэхээр маш товч тодорхой оновчтой ураа гэж олон нийтийн чиглэлээр ажилтдаг хүний хувьд бол хойшоож харж ирсэн. Гэхдээ энэ ураагаа хэрэгжүүлэх нь хэр бодиттой болдог гэж бодож ирсэн. Ялангуяа ардын нам засалж явах энэ цаг үед. Харин танд одоо энэ ураагаа хэрэгжүүлэх түүхэн боломж гарч ирж байна. Түүхэн боломж шүү. Өөрөөр хэлбэл та бол одоо энэ томилгоо таныг эсвэл ардын баатар болгоно. Эсвэл ардын мянгуужин болгоно. Яг гэвэл та хэлсэндээ хүрээд шудраг ёсыг тогтоодгүй мэхэд тодорхой асуудлыг шийдээд энэ хүмүүс танаас зарим тодорхой асуудлыг шийдгээд байгаа нь таны дор засгийн газрын мэдэлд авилгатай тэмцэх цагдаагийн газар тодорхой эрх мэдлийн одоо хүчний байгууллага байгаа учраас ингэж итгэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа эцэслэх юм бол таны нэр ард түмний дунд бол баатар болж үлднэ. Хууль зүйн сайдын томилгоо бол энэ засгийн газрын амин сүнс шүү. Энэ засгийн газар тогтохгүй юу гэдэг бараг таны энэ томилгооноос хамаарна. Үнэхээр ерөнхий сайд хэлээд байгаа тэр Бортогийн уулуурхай эдийн засгийн бөглөө болоод бол эргэлтэнд оруулах гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай эдийн засгч нь 30 их найдад эргээд байгаа юм бол шинэ гарц, орлогын гарц нээх гэдэг юм шүү. Тэгэхээр энэ бол таны томилгоотой шууд хамааралтай юм шиг харагдаад байгаа. За тэгээд дөрвөн тав бол нэлээд ноцтой юмуд хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний нэг нь гадаадын байгууллагын гадаад улсын одоо хараанд байна. Ийм хүмүүс Монгол улсыг толгойлох эрхгүй гэдэг. Энэ бол маш ноцтой асуудал шүү дээ. Түрүүн бид үндсэн хуулийн хямралд оронгоо алдлаа. Үндсэн хуулийн эмчилгээ алдлаа. Одоо үндэсний аюулгүй байдлаар алдах хэмжээнд ийм сонор сэрэмжтэй болохгүй. Ийм мэдээллийг та хийлээ. Тэгэхээр эннийхээ хэлсэн үгэндээ эзэн байх энэ асуудал үлдэж байна. Эдгээр засгийн газар таныг хамгаална. Энэ дотор байж байгаа гишүүд, үннийг олъё гэсэн гишүүд бол таны талд бас дэмжиж ажиллах бах. Үүний төлөө нам харгалцахгүй гишүүд таныг дэмжих баха гэж бодож байна. За хууль зүйн сайдын хувьд бол нөгөө нэн яаралтай гормоор их хурлд оруулж батлуулах хууль байна уу? Тухайлбал та хууль зүйн сайд хийж байхдаа хүний эрхийн тухай багц хуулийг санал болгоод батлуулж чадаагүй гэж ойлгосон. Тэгэхээр ер нь цагдаагийн байгууллагатай холбоотой, нүсний байгууллагатай холбоотой хүний эрхийн асуудлыг зөрчигддөг. Тэгэхээр их хурлаар нэн даруй оруулж чинь хүний эрхийг хамгаалсан энэ хуулиудыг батлуулах хүний эрхийн тухай багц хуулиас өөр ямар хууль байна вэ? За баярлалаа, амжилт хүсье. За нэгэн яралтай гормоор оруулж ирэхээр шаардлагатай нэг хууль байгаа. Тэр нь 2023 оны 11 сард миний бие хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа улсын их хурлд өргөн мэдүүлж шүүх байгуулах тухай хуулийг өргөн байрж батлуулсан байдаг. За энэ дотор Монгол улсад анх удаа гэр бүлийн шүүх гэдгийг байгуулсан. За ингээд гэр бүлийн шүүхийг 2026 оны 1-р сарын 1-ээс үйлчлүүлэхээр дагаж мөрдөх журмын хуулинд нь бичсэн байгаа. Тэгэхээр хамгийн одоо хоолойн дээр тулцсан асуудал бол би энэ асуудал байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас нэгэн яаралтай гормоор энэ асуудлыг улсын их хурлд бас шийдэж Монгол улсад гэр бүлийн хүүхдийн асуудлыг шийддэг дагнсан шүүхтэй болохын төлөө ингэж байгаа. Гэр бүлийн шүүгчдийг сургах бүр байр савнаасаа эхлээд хүнд бүр таатай хүүхэд тэр хүүхдүүд орох байхгүй юу? Тэр одоо хүүхдүүд ороход тийм халуун дулаан ийм одоо байр савтай ийм сайхан шүүхттэй болох одоо мөрөөдлөө би биелүүлнэ гэж үзэж байна.